Эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбараас энэ оны 9 сарын байдлаар 827.9 тэрбум төгрөгийн орлого орох ёстойгоос 794.6 тэрбум төгрөгийн орлого ороод байна. Газрын тосны салбар 213.7 тэрбум төгрөгийн орлого төлрүүлэхээс 128.1 тэрбум төгрөгийг оруулжээ. За харин оюутлогоо компани энэ оны 9 сарын байдлаар 310.2 тэрбум төгрөг, Эрдэнэ төлбөрийн хувьд 202.5 тэрбум төгрөгийг улсын төсөв төлрүүлээд байгаа бөгөөд өнгөрсөн оны мөн үед оюутлогоо 167.7 тэрбум, Эрдэнэ төлбөр 307.8 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байна. Олох ёстой орлогоо дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн дутуу төвлөрөөсөн учраас товтголох их нь зүүн хэрэг гэж гишүүд үзэж байла. Тиймээс хасал таналтыг цаг алдалгүйж хэмнэх хэрэгтэй гишүүд онцолсон юм а. Тэр 100 тэрбум төгрөгөөр шинэ хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг тэрийг л одоо болмоор байна шүү дээ. 16 онд эхлээд 16 онд дуусгах гэж. Гэхдээ яах юм бэ? Тэр чинь хийж чаддгүй байхгүй. Сонгуультай жил угаасаа шинээр юм юу ч хийж чаддгүй юм. Чи ялагдсан уу, би ялсан уу гэж ингэж маргасаргаал тэгэл дуусдаг. Энийг болооч би энийг одоо их олон удаа хэлж байна. Улсын төсвийн тодтгол сонгуулийн өмнө батлагдж байгаа. За тиймээс эрх баригчдыг бүтээн байгуулалтанд хөрөнгө оруулаагүй мэтээр ойлгогдох, хасал таналтыг батлах идвэх сөрөг хүчинд бие мэд харагдаж байгаа юм. За эх оны 6 дугаар сард эхлэх сонгуулийн синдромыг өнөөдрийн төсвийн хилцүүлэгт чирж авчран ашиг сонирхлоо гаргалгүй дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаа боддоор үнэлж танах ёстойгоо танаж, танахгүй салбарт тоддох хэрэгтэй хатуухан сануулгах гишүүн байсан юм а. Өнөөдөр байгаа нөхцөл дээр л ярил л да. Энэ хүнд байгаа хэцүү байгаагаа бүгд ойлгож байгаа. Бусад оронд жалгаагүй, Монголд жалгаагүй. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх шаардлагыг бол байнга л тавьж идэх нийгмийн зүгээс. Түүний хариуд үнэхээр нэмж чадахгүй бол засгийн газрын төрийн албан хаагчид нь өөрсдөө цалингаал хасдаг ийм л жишгэл бусад оронд байдаг юм байна шүү дээ. Тэгж харуулдаг. Та нарыг нэмж чадах, нэмэх нь үтээл бид өөрсдөө бусаа чангалж яах гэж харуулдаг. Тэр жишг рүү явах хэрэгтэй шүү дээ. Ер нь амьдрал үргэлжлэн их төвшин гişүнэ. Сонгуул болж ч бай, болоогүй ч бай амьдрал явах ёстой. Энэ 2016 онд 15 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зайлшгүй хийх объектууд байж л таарна шүү дээ. Сургууль нураад унтсан юм уу, эмнэлэг нь хүмүүст үйлчлэх боломжгүй болсон бол хөрөнгө оруулалт хийж л таарна шүү дээ. Тэр хэдхэн төгрөгийн хөрөнгө оруулалтын дээр л ингээд байх шаардлага байгаа мó. Үнэхээр тэрийг задлаад үзэлтэй. Тэр дотор зайлшгүй шаардлагагүй юм байгаа бол бас хасч нэмэх юм байж болно шүү дээ. Бүр байхгүй болгоно гэдэгтээ бол би огцон л дийлэхгүй байгаа. Сонгуулиар Монголын ард түмний амьдрал хэмжигдэхгүй шүү. Тэр сонгуул болдгоо юм байгаа. Өнөөдөр эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүтээгдэхүүнийг шинжилэн батлах тухай улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль тогтоолын төслийг Монгол улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хүний хөгжлийн сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, мөн нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн юм а.